хүүхэд энэ гараа угаагаа хүүхэд хагаад тийм дүндөө нэг хорхоо наалсан байна тийм үү? За бүгдээрээ гараа угаад тэглөө. Оо тийш тий ямар мундаг юм бэ манайхад. Бүгдээрээ аймаасаа угаад тий. За одоо энэ хоёр гарны адил гоё юм. Ой наагач тий. Энэ ягаад тийм гоё байгаа юм бэ? Хомсгүй байгаа ч тий. Тэр гараа зөндөө угаасан чинь хомсны цэцрэх хэрэг яадаг байх нь. Угааж чаддгүй байх нь шүү дээ тийм ээ. Тий зөндөө ингээд угаасан чинь хэрэг яадаг. Хомсны хэрэг арилдахгүй байх нь шүү дээ. Тэгэд энэ нүгээрээ яадаг л бүгд би найзаагаа хаяа ингээд маажаа хомдоод өглөө. Оо тий тэгэнгүүт энэ найзаагаа ингээд маажгууд энэ хорхоо одоо энэ хар нэм бактери найзааг нь арьсан ороод бүгдөө тийм болохоор миний бүгд аав ээжээ хомсаа заах удаа. Хомсаа авах юм бол бүгд ийм гоё гартай байх нь шүү дээ тийм үү? Тийм гоё гартай байсан чинь найзаагаа мааж болох лөө. Оо болохгүй ер нь найзаагаа додож маажж болохгүй тийм ээ? Тийм болохоор бүгдөө ээж аваараа хомсаасаа авахулж байгаараасаа. За багшин ширээн дээр хүүхдүүдтэй бүгдийг нь дараад ийм хэрэглэгчдүүн тавьсан байгаа. За ширээн дээр асууж. Хүүхдүүдээ одоо бүгдөө хамтаа ажиллуулаад гар бохор гараа угаая төхөө. Зөндөө савандаа дугаасан ч гэсэн хомсных нь нэр арилж гинөө. Арилахгүй байгаас тэгэхээр бид нарыг гацсан яадаг ах нь угаагаад байдаг хомсных нь энэ харахаар нянгууд нь арилдаггүй байх нь шүү дээ тийм ээ. Тийм болохоор бүгдээ яах нь ээж аваараа хомсаасаа ахуулах хэрэгтэй юм байна тийм ээ. Тэрхэн гар найз хэлээ минь яах вэ? Оо тийм гар. Энэ гар яа тийм гоё юм байгаа тийм. Оо хомсгүй атгаар юм гоё юм байгаа тийм. Өнөөдөр сургалт үйл ажиллагаагаар бүгд юу мэдэж авсан бэ? Тэг багштай хэн яаж өгөх мэдсэн юм аа? Гар амдаа яадаг гэдэг. Тий хорхоо орно тийм ээ. За эсээгөө минийхөө босоод ир. За багш нь сая юу заалаа багш нь? Гар угаалт. Оо гар угаалт. Тий яада мустагаар яадаг гэсэн бэлээ? Маажж болно уу? Хомсгоо гараа маажж болох уу? Оо болохгүй тий ер нь найзаагаар маажж болохгүй тий. Тий хомстойгоор яах вэ? Хомсоо яах вэ? Авэжээ. Оо авэжээ хомсоосаа авах хэрэгтэй тий. Оо тий маажж болохгүй тий. Хэрвээ гар нь хомстой байвал яа гэсэн. Угаасан ч гэсэн хомсных нь нэм бактери нь арил уу? Арилахгүй байсан тий. Бас найзаагаа маажж болохгүй гэсэн тий. Тэгээ энэ хомсоо яах хэрэгтэй гэсэн бэ? Хомсоо авахгүй яавэжээ авахгүй. Оо яавэжээ хомсоосаа авах хэрэгтэй байх нь тийм ээ. Өнөөдрийн сургалт үйл ажиллагаагаараа бохор гар хомстой гарны талаар хүүхдүүдэд мэдлэг олголоод хомстой гар ер нь хүүхдүүд эцэгч нь хүүхдүүдэд хомсыг авахгүй тэгээд хүүхдүүд нөгөө айгүй хоорондоо имплацтахаас ингээ баг насны хүүхдүүд имплацтай тэгээд нөгөө санаанд байдлаар би нэгэ мааждаг. Тэр нөгөө бохор гарыг одоо хийхин тулд би нэг удаагийн биеийг үлээгээд тэгээд энэ хиймэл хомсын дээр нааж өгöd хомсныхаа завсралхын хэрэг нь болохоор ингээ хар ингээ лакаар ингээ лагтсан байгаа угаад арилахгүй гэдэг. Энэ нэм бактери нь харахаа гэдэг нэм бактери гэдэг нь хашгилж ингээд яасан байдлахад амархан болох зорилгоор арилдаг болохоор нэгэн удаа хашгилсан байгаа. Ингээд арилсны дараа ингээд угаасан ч гэсэн хомсонд нь хэрэг байдаг гэдгийг л ингээд ойлгуулах гэж ингээд багшны юм хэрэглэлт өмөлцсөн байгаамаа.